Бурхадын эсрэг 2-р бүлэг Хянахтай алдах нь. Өрөө тасдахайг улаан торгоор чимж хос аз жаргал бэлэгдсэн хээ угалз хаа сайгүй наажээ. Сяачээ хормын улаан дээлээ өмсөн суун өчигдэрхэн өгөө сяалээ авга ихч сяал инши нар нь энэ өрөөг өөрсдийн гараар засаж хормын өргөө болгон ховиргсан билээ. Гинт хаалга нээгдэж нэгэн ялдан бүсгүй сандран орж ирэв. Сяачээ суудлаасаа босож авга ихчээ өвөө ирсэн үү хэмээн инээмсэглэн асуулаа. Сяал инши бол сяалэгийн хожуу гарсан охин. Сяачээгийн авга ихч боловч энэ жил дөнгөж 15-тай сяачээгээс 1 насаар дүү. Хидий багчирч гэлээ гоо үзэгсэл нь хидийнэ цэцэг мэт дэлгэрч хараа булаан болжээ. Анхан шатны хүчний 6-р төвшөнд хүрсэн тэрээр сяа чинвэтэй дүүхгүйч сяа овгийн ирээдүйтэй авиаснуудын нэгт тооцогдно. Оо чээр чимэс ирчих үү? Сяалээ өрөөнд орж ирэхэд намуун дуу хадав. Сяачээг орноосоо босчихсан царай зүс нь гайгүй байгааг хараад түүний сэтгэл жаахан намсхийв. Ард нь гэрийн даамал сяа хүн болон үүлэн хотын алдарт Сето эмч дагалдан иржээ. Сэрсэн чинь сайн хэрэг. Одоо би чинь гайгүй харагдаж байгаач Сето эмчид нэг үзүрчих. Өнөөдөр чиний хормын өдөр. Ямар ч алдаа гарч болохгүй. Сето эмчээ та туслаач гэж сяалаа хэлээд зам тавьж өгөв. Сето эмч эмний хайрцгаа ширээн дээр тавиад сяачээгийн өмнө суун суцны цөхөртийг нь барив. Хэсэг хугацааны дараа тэрээр гараа авлаа. Сето эмчээ сяачээгийн би ямар байна? Ноцтой зүйл биш үсттэй. Сяал инши сандран асуухад нүүрэнд нь айц тодорно. Сяалээ юу ч дуурсангүй. Тун нухацтай царайлан зогсно. Сяачээгийн тухайн арц нь ердийн зүйл биш гэдгийг тэр гадарлаж байлаа. Сето эмчийн царайд инeen сэглэл тодорч. Ахлагч сяа та санаа зовтгүй. Ач хүүгийн чинь би маш сайн байна. Хүнд өвчин байтугай хөнгөн ханиад жалга. Магадгүй үүлэн хотын тэргүүн гоо бүсгүй сяа чинвэтэй гэрлэх гэж байгаадаа хэд догдолж цус нь көөрөөд ухаан ардсан байх. Эмч доромжллаа нуухыг хичээсэн ч үг бүрээс нь харамсал мэдрэгдэнэ. Гоц авьяастай бүсгүй ийм ирээдүггүй арчаагүй амьтантай суун гэдэг хин хүний сэтгэлд багтангүй хэрэг байлаа. Сайн байна. Сяалээ тайвширч тодгоо дөхөд. Өглөө эрт таныг сандрахсанд хүрцэл өчье. Хун Сето эмчийг зочны өрөөнд хүргэж өгөөд амраа. Зүгээр дээ. Сето эмч гараа сахин эмний хайрцгаа аваад ач хүү чин зүгээр бол би ингээд явъя. Үүлэн хотын хамгийн гоо бэртэй болж байгаад чинь баяр хүргэе. Олон хүн танд атаархаж байгаа да. За баяртай. Хормын найранд ирж хундаг тавихыг мартваа. Хун эмчийг гаргаж өг. Чээр чи үнэхээр зүгээр үү? Өгдөж байгаа газар байна уу? Эмчийг явсны дараач сяалээ бүрэн тайвширсангүй. Сяачээг гинт унахад биеийн хурж амин хүч нь татарч байсан билээ. Зөвхөн хидих тогтлолоос ийм зүйл болох учиргүй. Сяачээ одоо эрүү сарууд харагдаж байгаач сяалэгийн сэтгэлийн гүнд эргэлзээ үлдсэн хിവэр байв. Би үнэхээр зүгээрээ өвөө. Та санаа зовлтгүй. Сяачийн хэлэхдээ өвөөгийнхөө цагаан үс сэтгэл зовсон царайг хараад хоолой нь үл ялэг зангирлаа. Сяа овог 5 ахлагчтайч сяал хамгийн хүчрэх нь 5 жилийн өмнө тэр 10 жих хүчний 10 дугаар төвшний ирмэгт ирсэн бөгөөд одоо тэрхүү төвшнийхээ оргилд хүрч озон хүний мөрөөд болсон дараагийн шат руу алхан авахд бэлэн болжээ. Сяалээ энэ жил дөнгөж 55-тайч хамаг үс нь хидийнэ цав цагаан болжээ. Үүнийг харах бүрт сяачээгийн зүрх зүсэгдэх шиг болдог байв. Сяалэгийн үс залуугаараа буурагдсан шалтгааныг үүлэн хотынхан бүгд мэднэ. Түүний цорын ганц хүү сяачээгийн эцэг сяа энэ бол тус хотын гоц авьяастан байлаа. 17-тайдаа нахилах хүчний төвшөнд хүрч 23-тайдаа жинхэнэ хүчний төвшөнд алхан орж хотыг шуугуулж байв. Тэр сяа овгийн төдийгүй сяалэгийн бахархас байлаа. Гэвч тэнгэр авьяасныг харамсан уу? Сяачээг төрөөд ганцхан сар болж байхад сяа инг хөнөөх оротлог гарчээ. Хэдхэн хоногийн өмнө сяа ин сяа овгийн охины амийг аврахдаа хамаг хүчээ шавхсан байсан тул алуурчтай эсрэг тэн хагас хүчээрээ үзэлцээр эцсийн амсгалаа хураасан юм. Гэргийн хайр танаа алдсан гашууг тисэлгүй удалгүй араас нь оджээ. Хүүгээ ардсан сяалээ ганцхан шөнийн дотор буургацсан гэдэг. 9 сарын дараа сяал инши мэндэлсэн ч ихэн цорын ганц хүүгээ ардсан уй гашууд идэгцээр сарын дараа насан эцэслээ. Сяалээ тэр хүнд жилүүдийг хэрхэн туусныг хинч үл мэднэ. Түүний цагаан усанд химжээшгүй их харамсал, үс хонзон, гүн гүнзгий уй гашуу нуугдсан байлаа. Өнөөдрийг хүртэл тэр хүүгийнхээ амийг хөнөөсөн алуурчныг олоогүй л байна. Хожим нь тэр бүх итгэл найдвараа сяачэд даатгсан ч
аж ахуй нь гэмтэлтэй судалтай төрсөн гэх гашуун үнэн аянга мэд нүүрлсэн юм. Гэсэн ч Сяалэ аж ахуйдээ хизээж гомдлож уурдаж байсангүй. Түүнийхэр бол хувь тавилан аж ахуйд нь хатуу ганцсан тул тэр Сяачийг илүү их хайрлаж халамжлах ёстой байв. Тэрээр аж ахуйгийнхээ судлыг эдлэх арга замыг олон жил хайсан ч тулааны хүчний амин судас болсон судал тийм амар итгэх зүйл биш байлаа. Бусдад ад үзэгдэж доромжлуулж өссөн ч Сяачэ ийм өвөтэй байгаадаа өөрийгөө хамгийн азтайд тооцдог байв. Өвөөгийнхөө цагаан үсийг ширтэх Сяачэгийн харц хурц болж ирлээ. Тэнгэр надад хоёр дахь амьдрал, хоёр амьдралын дурсамжийг хайрсан юм чинь ядаж өвөөгөө тайвшруулахын тулд би хүчрэхэг амьдрах ёстой. Судал минь гэмтэлтэй байлаа гэд яах вэ? Би ангаах ухааны гигантны залхамжлагч. Зөв юм тангаа олж чадвал ердөө 3-7 хоногийн дотор судлаа бүрэн эдгэж чадна. Зүгээр байгаа чинь яамаа да. Сяалэ ийн хилээд тэнгэр рүү харснаа. Чээр цаг боллоо. Чи бэлтгэлээ базаа. Би хормын цуваг зэхий. Нэр чи морь унах уу? Эсвэл тэрмийн цуух уу? Хэрэв өчигдрийн Сяачэ байсан бол тэргийн цуун гих байсан биз? Хэдий ахтагчин ачч гэлээ. Сяачинвэтэй харьцуулахад тэр хинч биш. Сяогийн зүг явах замдаа хүмүүсийн басамжилсан харц атаархсан яриаг сонсох нь гарцаагүй. Сяачэ үл ядлыг инээмсэглээд мэдээж морь унана. Өвөө та надад санаа зовох хэрэггүй. Сяачинвэ язгууртан байж болох ч тэр хэдийнэ манай Сяогийн бэр болох тавилантай. Би түүнийг бахархавтайгаар гэрээсээ гаргаж таны нүрийг тахлах болно. Сяалэ дайхширлаа. Ач хүүгээ ийм зүйл хэлнэ гэж тэр санаагүй биз? Тэгснэ царайд нь зөөлөн инээмсэглэл тодорч сайн байна. Ганцхан энэ үгэнд нь түүний гүн сэтгэр ханамж мэдрэгдэнэ. Тэрээр өрөөнөөс гарч хаалхыг аяархан хаалаа. Сяалэр гармагц Сяалын ши Сяачэгийн өмнө ирж зогсон уруулаа цорвайлгав. Тэгэхэр чи энэ гэрлэлтэд үнэхээр их тогтож байгаа байх нэ. Би дими санаа зовж. Сяачинвэтэй олон удаа уулзаагүй байж түүнд аль хэдийнэ сэтгэл алдарчхаж. Нэрэ тийм ихтэй. Тэр чинь манай хотын тэргүүн говсгүй шүү дээ. Сяачэ гараа яаран савчиж тэгж яаж болох вэ? Сяачинвэ үзэсгэлэнтэй л дээ. Гэхдээ авгагч минь хавгүй илүү. Хэрвээ би хөөрхөн хүн хараад ухаан алддаг байсан бол өдөр бүр чамтай хамт байхдаа хэдэн мянган удаа ухаан ардах байсан биз? Сяалын шигийн уур дороо гарч ялдамхан инээд алдав. Намайг яаж баярлуулахаа чи үнэхээр мэддэг юм аа. Сяачинвэ авьяаслаг үзэсгэлэнтэйгээс гадна Сяог бол хотын хамгийн баян гэр бүл. Түүнтэй суухыг мөрөөддөг хүн олон ч эцэст нь тэр манай Сяачэгийн эхнэр болох нэ. Сяалын ши бахархсан янзтай хийснээ харцсан зөөлрч. Энэ өдөр дэндүү хурдан исчих шиг санагдах юм. Сяачэ минь ингээд гэрлэх нь байна шүү дээ. Тог хаалга тогшиж хөгшин даамал Сяа хунцангийн дуу гарав. Залуу эзэнтэн сүйд бүсгүйгээ авах цаг боллоо. Аа тийм үү. Сяалын ши Сяачэгийн дээлэг харснаа. Хун авгаа төр хүлээгээрэй. Бид одоохон гарлаа. Тэр Сяачэгийн өмнө очиж зөөлөн гараараа хормын дээлийг нь янзалж эхлэв. Энэ хувцсыг өмсгөд жаахан төвөгтэй. Саяны хэрэг явлаас болоод дээл чинь үрчиж. Зүгээр зогсож бай. Би одоохон. Сүүмэд цагаан болбраа гар нь яаруухан хөдлөнө. Дээлийн захыг нь засаж сударсан бүсийг нь чангаж өгөхдөө тэр маш нохоцтой хичээнгүй хандна. Сяачэ түүнийг чимээгүйхэн ширтэж байтал нүдэнд нь нулимс цэлэгнэв. Өнөөдөр тэр Сяачинвэтэй гэрлэгч бүсгүй түүнд хайртай учраас сууж байгаа биш гэдгийг тэр мэднэ. Хэрв эцгүүдийнх нь тэрхүү амлалт байгаагүй бол Сяачинвэ түүнд рүү харах ч үгүй байсан биз? Энэ хорвоод Сяачэд чин сэтгэлээсээ ханддаг хүмүүс бол зөвхөн өвөө нь болон аав эгчэнд байлаа. Баг байхад нь Сяалын ши Сяачэгээс архамж холбохгүй дагдаг байв. Хэсэгхэн зуур харагдахгүй бол чангаар уйлдаг тийм л хүүхэд байлаа. Гэвч Сяачэг 10 нас хүрэхэд судлан гэмтэлтэй болох нь тодорхой болоход Линши ганцхан шөнийн дотор том болсон мэт байв. Тэрээр судалгүй байна гэдэг ямар аюултайг бас аав эгч гих нэр зүүснийхээ утга учирыг ойлгожээ. Тэр цагаас хойш тэрээр сул дорой Сяачэг хамгаалахын тулд тулааны урлагт шаргуус оролцох болсон юм. Хөх үүлний төвд өнгөрүүлсэн 24 жилийн зүүднийхээ дараа Сяачэ аав эгчийнхээ энэ хайр халамжийг ямар үнэтэй тансаг зүүд болохыг илүү ихээр мэдэрч байв. Сяачинвэ түүний эхнэр болохч тэр бол зөвхөн тэнгэрт гялалзах хүйтэн сар мэт. Харахаас биш хүрч бошгүй нэгэн билээ. Хэрв би аав эгчийг бүсгүйтэй гэрсэн бол ийм бодол Сяачэгийн толгойд өөрийн ирэхгүй бууна. Хувцсыг нь бүрэн янзалж дуусаад Сяалын ши санаа алдан инээмсэглэв. Тэрээр үлми дээрээ зогсоод Сяачэгийн үсийг зөөлөн илвлээ. Инхри ярдам харцсан түүнийг ширтэж
ягаан уруулна цэцгийн дэлбээ мэд үл ялэг нээгдэв. Сяаче гинтхэн зөнгөөрө толгоогоо бүхийлгэж Сяалын шигийн болбраа ягаан уруул дээр үнсэж орхилоо. 3 дугаар бүжиг. Надтай гэрлээч. Сяалын ши цогцсон туулаа шиг хойш үсрэн хашгирлаа. Хөрсөм уруулаа гараараа даран торгомсог цагаан ацар нь чихнийхээ өмнөс хүртэл улааж гайхсан нүдээр түүн рүү ширтэнэ. Чи дахиад л намайг үнсчихлээ шүү дээ. Үргэлжид ийм хариу үйлдэл үзүүлэх юм. Гим зэмгүү царайсан Сяаче гомдсон янзтай ийн өгүүлв. Баг байхад чи үнсэлцэг тоглоомдо ямар их дуртай байлаа. Одоо болохоор үнсэг гих болохонд л ухаан ардах нэ. Тэр чин хүүхэд байх үеийн явдал. Сяалын шигийн хацар дэлгэрч буй сарнаа мэд улааж. Бид одоо том болсон. Ингэж тогдож болохгүй. Удахгүй чи их нэртэй болно. Тэр үед зөвхөн их нэрээд үнсэж байх ёстой шүү. Яагаад гэж үү? Яагаад гэвэл би чиний аав гэгч. Сяалын ши амьсгаад нь хөлөө дэвслэв. Тэгвэл хэрв би чамайг үнсхийг хүсвэл яах вэ? Сяаче эрүүн доороо гараа тулан залжин инээнсэглэв. Тэгвэл чи надтай гэрлэх хэрэгтэй. Сяалын ши уурсан янзтай хамраа үрчилгэв. Хөөе, чи миний аав гэгч шүү дээ. Би чамтай яаж гэрлэх вүлээ? Сяаче нүдээ томруулан дуу алдан хэлв. Үүнийг чи өөрөө ч мэдэж байгаа үсттэй. Хэрвээ чи дахиж намайг хулгаагаар үнсэх юм бол би эхнэрт чинь хэлж чамайг залхаалгах болно доо. Сяалын ши ялсан баатрын дүрээр хамраа сүхэн харав. Энэ үед гаднаас Сяа хүнгийн дуу дахин сонсогдов. Залуу эзэнтэн, бэлэн босно уу? Сүйд бүсгүйгээ авах цаг боллоо. Одоо гарлаа. Сяаче өмсгөлөө нэг гүйлж хараад гарах гэтэл Сяалын ши түүний гараас шүүрэн авч нухацтай царайлан ийн хэлв. Сяаче, явхаас өмнө өчигдрийн амлалтаа өг бүрчлэн татаж хэл. Үгүй бол би чамайг явуулахгүй. Өчигдрийн амлалт уу? Сяаче хэсэг бодсноо. За. Сяа чинүүтэй гэрлэлээ гээд авах чигээ мартахгүй. Өмнөгшгээл цагийг хамт өнгөрөөж дуудсан болгонд нь гүгээд очиж байна. Нэг ч үг дутаагүй үсттэй. Сайн хөө. Сяалын ши ялдамхан инээмсэглсэн ч түүний гарыг тавьсангүй. Гэхдээ өнөөдөр нэгийг нэмж амсал. Өчигдөр мартаж орхиж, Сяа чинвэ чиний эхнэр болгоч. Чиний зүрх сэтгэлд тэр хизээж надаас илүү гарч болохгүй. Одоохон давтаж хэл. Хурдал. Сяаче түүний тонголог нүд рүү ширтэж, хэрвээ чи намайг үнсвэл би амлаж болох юм. Тэгвэл надтай гэрлэх үү? Сяаче үгэнд нь бүдэрлээ. Залуу эзэнтэн, бэлэн болоогүй хിവэрв. Бидлэд сайн цагийг өнгөрөөж болохгүй шүү. Сяа хүнгийн яаруулсан дуу дахин хадав. Сяаче хаалганы бариул дээр гараа тавьсан ч шууд түлхсэнгүй. Тэрээр зөөлнөр. Би тийм амлалт өгч чадахгүй. Учир нь миний зүрх сэтгэлд чи хэдийн нэгдүгээрт байдаг. 100 Сяа чинвэ байсан ч чамд хүрэхгүй. Чи хэний ч орлошгүй нэгэн. Үгээ дуусгаад тэр хаалгыг түлхэн гарлаа. Сяалын ши хэсэг зөөр хүссэн мэт зогсов. Удалгүй түүний уруулд баясгалан тодорч хамгийн дуртай чихрээ авсан жаахан охин шиг баяр хөөртэйгөр араас нь гүүн гарлаа. Сяаче гадаа гарахад оёмсог хормын цуваа хүлээж байв. Сяа хүн түүнд рүү ээлдэг инээмсэглэж, залуу эзэнтэн, мориндоо мордно. Зам зуур би таныг бүхийд хүчээрээ хамгаалах болно. Гэхдээ өнөөдөр залуу эзэнтний баярт өдөр учраас муу зүйл тохиолдохгүй гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа хүн өвөө. Сяаче хариу инээмсэглээд мориндоо мордлоо. Энэ үед зүүн талаас нь нэгэн намуун дуу сонсогдов. Яг цагтаа ирсэн бололтой. Сяаче дүү маань сүйд бүсгүйгээ авахар явах гэж байна уу? Баяр хүргэе. Сяаче хөмсгөө үд мэдий зангидаж хартал хоёр залуу түүний зүг ахаж яв. Дуугарсан залуу нь 20 орчим насны дунд зэргийн нуруутай царайлаг бөгөөд эрхэмсэг нэгэн ажээ. Түүний царайд найрсаг инээмсэглэл тодорч харцсан тунгалаг. Араас нь арай туранхай залуу алхаа нийлүүлэн дагна. Өө, юулун ах. Сяаян хоёр байх нэ. Намайг үдэж өгөхөөр зориуд ирээ юу? Сяа юулун бол Сяа овгийн тэргүүний хүү гэлээ. Хорхон настайж гадаад төрөх авьяас бэлэг үг яриа ухаан бодлороо овгийнхоо залуу үеийнхний дунд тасахаа нэгэн. Түүний хүч чадал хэдийн нахайлах хүчний 3 дугаар шатанд хүрсэн бөгөөд эцэг Сяа Юнхан бахархал овгийнхний итгэл найдвар юм. Ирээдүйн овгийн тэргүүн болох хамгийн өндөр магтагтай тэрээр хизээж бие тоодоггүй хүн бүртээ найрсаг харцдаг. Сяаче шиг бусдад ад үзэгдсэн хөгжлийн бэрхшээтэй нэгэнд ч дээрэнгүү хандаж байсангүй. Үргэлж зөөлөн харьцаж түүний гимтсэн судал бүрийн төлөө сэтгэл зовж буйгаа илэрхийлдэг байв. Сяаче юулунд үргэж дуртай байсан.
түүний сайхан сэтгэлийг биширдэг байлаа. Мэдээж энэ бол хуучин Сяачигийн мэдрэмж байсан юм. Харин Юлунгийн ард яваа Ся Ян бол 2 дугаар ахтагчийн бага ач хүү. 19 настай анхан шатны хүчний 9 дугаар түвшинд хүрсэн тэрээр багасаа л Ся Юлун дагаж үгнээс нь гардаггүй байр. Тэр Сяачэд хизээж найрсаг хандаж байсангүй. Сяачиг яриа өдгөд нь үл тоох юм уу, хамраараа дуугарч харьцдаг байсан билээ. Тэгэлгүй яах вэ? Ся Юлун хөхрөн ойртож. Өнөөдөр чиний гэрлэх бүсгүй бол манай Үүлэн хотын хамгийн ховор эрдэнэ шүү дээ. Энэ зөвхөн манай овгийн ч биш, хотын маань томоохон үйл явдал. Ийм эрдэнэтэй ханилах басанд чинь ах нь чин сэтгэлээсээ баярлаж байна. Бас жаахан атаархаж өөртөө гомдож байна шүү. Сяачэж бас инээж. Юлун ах минь дайжингж байна шүү. Таны авьяас чадварт Үүлэн хотын бүх хүүхнүүд дугаарлаж ороо шүү дээ. Залуу эзэнтэн хөдлөх цаг боллоо. Сяахун сануулв. Сяачэ дүүмэн яараарай. Үүлэн хотын гоо эрднийг Ся овгтой хэрхэн яслал төгөлдөр авчрахыг бид тэсэн ядан хүлээж бай. Ся Юлун инээмсэглэн хэллээ. Сяачэ толгой дохин мориндоо заларлаа. Гиншүүр хөгжмийн дуундор хормын цаваа хашаанаас гарч Ся овгийн гэрлүү хөдйөв. Сяачиг хараанаас далд ормогц Ся Юзунгийн царай ховсхийн барайв. Тэр гинт эргэж Сяян хүчтэй алгадаж орхилоо. Арчаагүй амтэн гэж тэр шүдээ 100 шивнэв. Юзунгийн цохолт байндаа тусч Сяянгийн зүүн хазар дороо хавдлаа. Тэрээр сандран Юзунгийн хөлд унах шахан. Би зүрх зогсоогч хорыг гарцаагүй хийсэн. Түүнийг унсан тухай мэдээж ирсэн. Юу бодоод байгааг би ч бас ойлгохгүй байна. Ся Юлунгийн хүмсэг зангирч нүүр нь зэвүүнээр морив. Би Сэтэ эмчийн жидгэж чадхааргүй тийм үнэтэй хор авч өгсөн байхад чи бүгдийг баллаж орхилоо. Чи намайг Ся Чинүэг тэр арчаагүй амтантай гэрлэхийг зүгээр хараад сууна гэж бодоо юу? Аха, тэр дөнгөж л хөдлөлөө. Замд боломж гарч таарна. Бид өөрсдөө эд гарч болохгүйж юуны овг болон бусад залуусыг турхирж болно. Ся Чинүэд сэтгэлдээ язгууртан залуус олон бий. Түүнийг Сяачэ шиг амтантай гэрэлж байгааг сонсоод тэдний хорхоо нь хүрч байгаа. Хэрвээ бид тэднийг жаахан хатгаад өгвөл тийм амархан байсан бол би яах гэж тэр хорыг авсан юм. Ся Юлун түүний яриаг хүүтнэр тасалж. Сяачэ арчаагүй амтанч гэлээ. Түүний өвөө нь арвжих хүчний 10 дугаар түвшний мастер. Хин түүн рүү дайрч зүрхлэх юм. Тэгээд ч Ся Чинүэгийн эцэг энэ гэрэлтийг зөвшөөрсөн. Ся болон Ся овгийг хин ил тодгондоож зүрхлэх үлээ. Юуны залуус хотын захирлын хүүхдүүд нийлсээж тэдний гэр бүл нь ямар нэгэн зүйл хийлэхгүй хориглох нь тодорхой. Тэгээд ч тэр муу зүнэг Сяхун түүнийг хамгааж явааг хараагүй юу? Түүнийг байхад ямар гай гарна гэж Юлун ярих зураа гараа зангидахад хурууны үе нь таснаас хийн дуугарна. Тэрээр анх Ся Чинүэг хараад л Тэнгэрийн элчтэй учирсан мэд ухаанаа ардсан билээ. Тэр цагаас хойш энэ бүсгүйг өөрийн болгоно гэж тангаргалсан юм. Гэтэл Ся Чинүэ овгийнхоо хамгийн ад үзэгдсэн Сяачэд очих гэж. Үүнийг тэр яаж зөвшөөрөх вүлээ? Аха, үнэн дээр та твж их санаа зовох хэрэггүй. Сяян түүний царайг таньд болгоомжтой өгүүлв. Бодоод үздэй. Үүлэн хотын ямар ч авьяасныг тоож хардаггүй Ся Чинүэ шиг их зантай хүүхэн тэр муу Сяачэд сэтгэл ардарна гэж үү? 16 жилийн өмнөх гэрээсээс болж л тэр гэрэлж байгаа. Манай овогт бэр болж ирсэн ч Сяачэ түүний хуруунд ч хүрэхгүй нь ойлгомжтой. Манад ирснийхэн дараа та түүнтэй уулзах боломж бүр ч их гарна. Арчаагүй Сяачэ таны царай зүс авьяас бэлэгт яаж хүрэх вүлээ? Хэсэг хугацааны дараа та Ся Чинүэг өөртөө татаж чадна шүү дээ. Тэр үед Ся Янгийн үгийг сонсоод Юзунгийн бараан царай арай л зөөлрч нүд нь нарийсв. Тэрээр хамрынхаа үзүүрт хурж аяархан чийж бас зүв хэллээ. Тэр арчаагүй амтан хордож өхөөгүй нь харин ч сайн хэрэг болсон байж магадгүй юм. 4-р бүлэг Хормын цуваа. Хөв хүүс хот бол Хөгсалх гүрний хамгийн жижиг хот. Хотод тооцогт хоргүй тийм өчүүхэн тул сөөрөн гэж нэрлвэл илүү зохилтой. Аслагдсан байршил, хүн ам, эдийн засаг цаашлаа тулааны хүчээрэж гүрнийхээ хамгийн адагт жагсана. Өнөө цагт хотын оршин суугчид өөрсдийгөө Хөгсалх гүрний мартагдсан булан хэмээн хошигны ярьдаг болжээ. Харин өнөөдөр хөв хүүд хот юр бусын хөл хөдөлгөөнтэй байна. Учир нь Сяачэ болон Ся Чинүэ нарын хормын өдөр. Хэрв Сяачэгийн хорин байсан бол хинч үл тоох байсан биз? Гэвч Ся Чинүэ хадамд гарна гэдэг тус хотын хувьд томоохон шууган тарьсан үйл явдал байв. Ся овг бол пулааны урлаг дагнсан бус үе дамжсан худалдаач нь угсааныхан. Хөгсалх гүрний хэмжээнд баян чинээрэгт тооцогдохгүй ч хөв хүүд хотынхон тэргүүн баячуудын нэг юм. Гэлээгээд тэднийг сул дорой гэж эндүүлэх болохгүй.
Их хэмжээний хөрөмж инээгээ хамгаалахын тулд чадвархаг тулаанчдыг хүсэлж авах чадал тэдэнд бий. Ся Угийн тэргүүн Ся Юан ба Ся Чинюэ гэх хоёр хүүхэдтэй. Хүү охин хоёр нь гэр бүлийн бизнесийг үл сонирхон зөвхөн тулааны замд зүрх сэтгэлээ зориулжээ. Ся хүнний хүүхдүүдийн сонголтыг хизээж эсэргүүцэлгүй. Тэднийг өөрсдийн замаар замнахыг зөвшөөрсөн юм. Ясангуяа Ся Чинюэ боц авьяасаараа хотынхныг гайхшруулах болсон тул түүнийг хорь зогсоох ямар ч боломжгүй байв. Түүний байхны өгөгдөл юр бусын чадвараас эмээсэн хотын бусад томоохон овгууд Ся Угийнханд тун найрсаг ханддаг. Учир нь Ся Чинюэ гэрээдүүд газрын хүч, магадгүй тэнгэрийн хүчний түвшинд хүрэн гэж хүн бүр хэлэгдсэн. Хэрв тэр үед Ся Уг хотын хамгийн баян төдийгүй хамгийн хүчирхэг гэр бүл босох нь гарцаагүй. Гэтэл тийм гоц авьяастай бүсгүйг ямар ч ирээдүйгүй, арчаагүй Ся Чэрүү өгч буйд харамсах хүн мундахгүй. Мэдээж үүний зэрэгцээ атаархал хорсолдоо шатаж буй хүмүүс бүр ч олон байв. Ся Уг охиноо хаданд гаргаж буй тул хормын яслал тун сүржин болж байна. Ся Чэг гадагш гарахад хаалганых нь босгоноос эхлэн Ся Угийн зүг морилзон одох урт улаан хевс ухтлаа. Ся Угийн хормын цаваа гудамжинд гарч ирмэгц хүмүүс шуугилдаж, зам дагуу шавсан олон янз бүрийн зүйл шивнэлдэж эхлэв. Хардаа Ся Угийн 5 дугаар ахлагчийн ач байна шүү дээ. Судлан гимтсэн болохоор анхан шатны хүчний 1-р төвшөнд ч хүрч чадахгүй гэсэн. Өө, би түүнийг анх удаад харж байна. Өмнө нь хараагүй ч аргагүй. Тийм зөрүүд өвөөтэй. Өөрөө ийм ачаагүй байж яаж гадуур гарах вэ дээ? Ся Чинюэ ийм амьтантай гэрлэн гэдэг тэнгэр үнэхээр харсхан болсны шинж. Ся Чинюэгийн амийг аврахын тулд Ся Ин хамаг хүчээ шавхаж дараа нь тэр хоёр анд нөхөд болсон гэдэг. Тэр үед Ся хүнний охиноо 16 хүрмэгц Ся Ингийн бэр болгоно гэж амласан юм билээ. Удалгүй Ся Ин азуурчдын гарт амиа ардсан. Хэрэг хүчээ шавхаагүй байсан бол тэр амьд үлдэх байж. Үүнд Ся хүнний өөрийгөө буруутгаж харамсаж явдаг. Тиймдээ ч Ся Ингийн хүү тийм тэнэг байсан ч амлалтаасаа няцаж чадахгүй байгаа хэрэг. Үгүй байсан бол тэр залуу Ся Чинюэгийн барааг харахгүй. Юу? Ся Чинюэ бол манай хүүд хотын хамгийн ховор эрдэнэ. 5 дугаар ахлагчийн ач гэдэг нэр байхгүй бол Ся Че шарн дээрх шавранд ч хүрэхгүй. Би түүнээс 100 дахин хүчтэй байх шүү. Энэ хорвоо үнэхээр шудраг бос юм. Миний мөрөөдлийн дагн тэр муу амьтантай суун гэхээр үхсэн минь дээр. Морин дээр затарсан Ся Чегийн нүдэнд гом бодол, тунгалаг харц тодорно. Хормын гоёмсог улаан дээл, дэрвх урт ус нь түүнд эрхэмсэг агаад ялдам төрхийг нэмж, биеэс нь язгууртны шинж ялгарна. Олон түмний хараал, атаархал, хорсол, тахуурхал түүнийг огтхон ч сандрахсангүй. Тэрээр юу ч сонсоогүй мэт уруулдаа үл ялэг, инээмсэглэл тодруулан явахыг харсан олон охид өөрийн эрэхгүй бишрэн чиртэж байлаа. Ся Че тулааны хүчээрээ адагт ордогч царай зүсээрээ Ся Юлонгч дагуулахгүй. Тэр бүр гадуур гардаггүй тул царай нь тунгалаг бөгөөд яг л амьд хүүхэлдэй мэт харагдана. Тиймээс ч олон залуус түүнийг үзен ядавч сэтрэлийн гүндээ Ся Чинюэтэй гадна төрхөөрөө дүүж буйг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Ся Чэг тэрэл дотор суугаад ирэх байх гэж бодсон чинь морь унчгсан ийм бардам явж байх гэж. Ганган юм а. Сонссон яриа маань хотл байсан юм биш үз? Хүн бүрт басамжлагддаг амтан хотынхоо хамгийн сайхан бүсгүйтэй гэрлэх гэж байхад бардамнахгүй яах вэ? Нүрээ нууж явахын оронд ингэж явахаас ч яах вэ гэж нэгэн залуу хорсолтойгоор хэлв. Юуэний авгийн залуу эзэнтэн болон бусад авгийн залуус Ся Чинюэд ухаангүй гэсэн. Цуваг зогсоох болов? Тэгж зүрхлэх болов? Ся Че хинч биш байж болно. Харин түүний өвөө нь Ся Лэ. Манай хотын бүх маструуд түүнтэй нүүр тулахаас имээдэг. Ганц хүн өөд болж үлдсэн ганц ачтаа тэр бүхнээ зориулж байгаа. Хэрвээ хэн нэгэн асуудал тариул Ся Лэгийн уур хилэнгээс болж толгойгүй хоцорно. Тэгээд ч энэ бол хүчээр хийж буй гэрлэлт биш. Хин Ся Овгийн уур хилэн бадраахыг хүсвэ. Одоо тэр цуваал зогсоохыг хүсэж байгаа залуусыг гэр бүлийнхэн нь гертэн цоожилсан байгаа биз? Хормын цуваа алгуурхан үргэлжсээр 10 м газар явхад цаг хагасын хугацаа зарцуулав. Хүргэн ах. Ся Овгийн төв хаалганд төхөж очмогц ийм нэг чанга дуу сонсогдов. Нүсэр том биетэй залуу Ся Чегийн зүг гүйжиллээ. Тэр тийм ч хөгшин биш боловч дор хаяж 2 м өндөр. Би хаан яг л бох шиг хүчрэхэг бөгөөд алхах болгонд нь газар чичирнэ. Ся Че түүнийг хараад өөрийн ирэхгүй залхиж нүдээ томруулна. Юан ба. Чамтай уулзаагүй ганцхан сар болоход чи дахиад лөндөр очихож. Энэ залууг Ся Чинюэгийн дүү Ся Юан ба гэх бөгөөд
Энэ жил дөнгөж 15 настай. Гэвч түүний бие хааг харсан хинч тийм багчир гэж үл итгэнэ. 2 метр өндөр. Морин дээр суугаа Сяачэ зогсож байгаа Юанбатай ижлэх нь өндөр харагдана. Юанба 105 орчим жинтэй. Энэ нь таргадвартаас бус харин гам мэт цод бочингаас үүдэлтэй юм. Түүний тулааны хүч дундаж буюу анхан шатны хүчний 4-р түвшинд байх боловч биеийн хүч нь 6-р түвшнийхэнтэй тэнцүү үзэлцгээр юр бус юм. Ся Юанба бол Сяачэгийн цорын ганц дотны найз. Багасаал Сяачэг хүргэн ах хэмээн дуудаж хамтдаа тоглож өсчээ. 8 нас хүртлээр Юанба туранхай хар хүүхэд байсан бөгөөд байнга дээлд хүлдэг байв. Гэтэл 8 наснасаа эхлэн юу ч идсэн юм гинтхэн л асар хурдцтай өсөж эхэлжээ. Өндөр жин хоолны дуршил нь асар их нэмэрдэж хүч чадлагч гайхмаар өссөн байна. Одоо 15-тай түүний нүүр царай нь хүүхдэрэж бие хаан яг л нүсэр том мангас мэт. Сяачэгийн гайхсан дууг сонсоод Ся Юанба ичингүүрэн толгоогоо маажиж энэ би ч өөрөө мэдэхгүй байна. Аав өдөр бүр хоолоо сой гэж хэлэх юм. Гэхдээ өсөж өгөх нь хүнд асууснаас ч дор мэдрэмжэн байлээ. Сяачэ хэлэх үггүй болов. Дөнгөж 15-тайдаа ийм байгаа юм чинь насанд хүрэхээрээ ямар болохыг төсөөлөхөөс ч зүрхшээм. Ся Юанбагийн хоолны дуршил ямар их болохыг тэр мэднэ. Азар тэр Ся овг шиг баян айлд төрсөн болохоос энгийн айлд төрсөн бол хамаг хөрөнгийг нь ганц хооллоод дуусгах байсан биз. Хэ хүргэн аха. Өнөөдөр та үнэхээр миний хүргэн ах болох нь. Юанба үнэн сэтгэлээсээ баярлан инээмсэглэв. Түүний бодлоор тийм хүчрхэг гихчдээ суусаар байтал Сяачэг хинч доромжилж зүрхлэхгүй. Хурдан ороорой ихч, аль хэдийн бэлэн болсон. Би хаалга нээж үгүй. Ингэж хэлээд Ся Юанба амьд махан уул мэд хаалганы зүг гүйлээ. Цуваа Ся овгийн хашаанд орлоо. Хаалган дээр Ся хүний инээмсэглэн зогсож байв. Сяачэ мориноосоо яаран бууж түүний өмнө зогсоод хүндэтгэлтэйгээр мэдлэв. Ся авгаа. Одоо багт намайг авг гэж дуудсаар байна уу? Ся хүний хөхрөн инээлээ. Тэрээр дундаж нуруутай, жаахан махлаг, эгэл жирийн дунд насны хүн шиг харагдах боловч хөв хүл хотын хинч түүнийг дутуу үнэлж зүрхлэхгүй. Сяачэгийн нүд сэргэж ээлдгээр хадам аава. Тэрээр Ся хүнийг үргэлж хүндэлдэг байв. Багаасаа бусдын доромж харцсан дор өссөн ч Ся хүний түүнийг үргэлж хайрлан халамжилдаг байлаа. Хэдийгээр Сяачэ судалгүй төрсөн ч Ся хүний эцэгтэй нь хийсэн амлалтаасаа хизээж нэтсэнгүй. Сайн байна. Ся хүний толгой дахин Сяачэгийн мөрөн дээр гараа тавьж. Чээр, өнөөдрөөс эхлэн би охиноо чамд даатглаа. Чи агуу баатар биш байж болох ч Ся энгийн хүү учраас би охиноо чамд өгөхдөө сэтгэл амар байна. Эцэг чинь гайхалтай хүн байсан. Түүнтэй анд болгоцсондоо би хизээж харамсдаггүй. Чи Ся энгийн хүү. Хэдий судагчин гэмтэлтэйч ирээдүйд жирийн нэгэн хിവэр үлднэ гэж би итгэхгүй байна. Охинд минь сайн хандаарай. Муу хэлж хорон үгээр дайрж байгаа хүмүүсийн яриаг зүгээр л тоох хэрэггүй. Сяачэгийн нүдэнд гал бодрлаа. Тэрээр толгоогоо итгэлтэйгээр дохиж, хадам аава, санаа бузав. Одоохондоо хүмүүс намайг басамжилж байгаач судалмын нэтлэх цагт гүнээс сэрсэн дуу шиг болох болно. Намайг доромжилж байгаа Ся овгийг арчаагүй хүргэнтэй боллоо гэж хэлж байгаа хүмүүсийн амийг би таглаж орхино. Ся хүний түүний шийдэнгийн байдалд гайхширлаа. Түүний мэдих Сяачэ бол үргэлж доогуур харсан, өөртөө итгэлгүй, номхон нэгэн байсан билээ. Гэтэл одоо түүний хийсэн зоригтой үгс, хурц харц, тайван байдал нь Сяачэг огт өөр өнцгөөс харуулж байна. Сайн байна. Ся хүний Сяачэгийн мөрөн дээр дахин алгадаж. Ся энгийн хүү жирийн нэгэн байх учиргүйг би мэдэж байсан юм. Луу дээш хөөрөх тэр өдрийг би хүлээж бай. За, одоо чинвэ чамайг хүлээж байгаа. Орогтун.